Өнөөдөр чи стрим дээр өстө бурзаач юм да гэсэн чинь болроо 100000-ыг явуулаа. Баярлалаа. Болроо гэвэжсэн чинь хойноос нь Агийн 300,000. Яа 300,000 өдрийг болж байгаа юм бол. Чавилдаа шүү байж арай. Би Монгол чатаар донеш авдаг. Яагаад вэ гэж юу? Үгүй байж л да. Энэхүү платформ нь бүх төрлийн видео лайв, стримингийн контентуудын дундуур ашиглаж болох хандвин систем билээ. Уг платформыг 100% үнэгүй ашиглах боломжтой. Ингийн тулд эхлээд Donate-ийг mongalchat.com хаяг руу орох. 2-т Mongalchat application бүртгэлдээ утасны дугаараа оруулах. 3-т Mongalchat application дээр 4 оронтой нууц код ирнэ. Тухайн кодыг баталгаажуулах хэсэгт оруулснаар Donate-ийг mongalchat.com-ыг ашиглах бүртгэл үүснэ. 4-т баруун дээд булан дахь тохиргоо хэсэг дээр тарж өөрийн нэр, профайл зургийг оруулаад save дарна. 5-т Alert Box Settings хэсэг рүү орж өөрийн donation alert болон бусад зүйлсээ тохируулна. Widget Alert хэсгийн тайлбар. Widget Alert URL. Энэ нь хэрэглэгч хандив өгсөн тохиолдолд гарах alert-ийн линк юм. Тест нь alert хэрхэн гарахыг турших үед ашиглах функц юм. Launch энэ нь шинэ цонх нээж харах функц. Copy дарвал автоматар хуулагдана. Donation Info хэсгийн тайлбар. Donation Info URL. Таны хандив авах QR байлж буй линк. View. QR-аа харах хэсэг. Тухайн QR-ыг ямар ч байдлаар ашиглах боломжтой. Тохиргоо хэсгийн нэр солигдох үед QR-ыг шинжлэх шаардлагатайг анхаарна. Copy дарвал автоматар хуулагдана. Layout нь alert дээрх текст зургийнхаа доор байрлах эсвэл арт байрлах хэсгийг тохируулна. Donation message нь alert дээр гарах текстний утгуудыг харуулах хэсэг юм. Name хандивлагчийн монгол чатын нэр. Amount хандив илгээсэн дүн. Текстийн урт 255 тэмдэгтэд багтах ёстой. Хэрвээ name болон amount зэргийг устгавал хандив илгээсэн хэрэглэгчийн нэр дүн alert дээр гарахгүй. Current GIF alert дээр гарах зураг. Заавал GIF өргөтгөлтэй байх ёстой. Add GIF товч даран choose file-ыг сонгож, оруулах GIF зургийн байршлыг зааж add new GIF товчийг дарна. Оруулсан GIF зургнуудаас сонгоно, сонгогдсон зураг цэнхэр хүрээтэй байна. Current sound alert дээр дуурах хай. Add sound товч даран choose file-ыг сонгож, оруулах хаяны байршлыг зааж add new sound товчийг дарна. Оруулсан хаянуудаас сонгоно. Main alert donation хамгийн багадаа хэдэн төгрөгийн хандив илгээсэн тохиолдолд дэлгэцэн дээр alert гарахыг зааж өгнө. Sound volume нь alert-ны сонгосон хаяны чам суулыг тохируулах хэсэг. Alert duration дэлгэцэн дээр alert хэдэн секунд гарахыг тохируулах хэсэг. 1-ээс 20 секундын хооронд тохируулах боломжтой. Text color alert текстний өнгийг тохируулах хэсэг. Өнгөн дээр дарснаар гарч ирэх нэмэлт хэсгээс өссөн өнгөө оруулах боломжтой. Font size alert-ны текстний хэмжээг тохируулах хэсэг. 8-аас 45 пикселийн хооронд өссөн хэмжээгээрээ тохиргоо хийх боломжтой. Font weight alert-ны текстний үр хөнг тохируулах хэсэг. Light буюу нарийн, normal буюу дундаж, bold буюу өргөн гэсэн сонголтуудтай. Одоо та бүхэнд Donation Goal Settings функцийг танилцуулъя. Энэ хэсэгт өөрсд шаардлагатай байгаа хандивын хэмжээг оруулж өгснөөр зорилгодоо хүрэх үзүүлэлтүүдийг үзэгчдэд харуулах боломжтой. Title ямар зорилготой хандив бэ гэдэг утгаа оруулах. Жишээ нь шинэ компьютер авах. Goal amount хэдэн төгрөгт хүрвэл бидний зорилго биелэх вэ гэдэг дүнг оруулах. Starting amount анхны эхлэх дүн буюу өөрт байгаа хэмжээг оруулах. End after хугацаа буюу энэхүү хандив маань хизээ дуусах вэ гэдгийг оруулах. Одоо та бүхэндээ Top Donator Settings функцийг танилцуулъя. Энэ хэсэгт хамгийн их хандив өгсөн хүмүүсийн нэрс харагдах юм. Widget URL мэдээллүүдийг хэрэглэгчид харуулах линк. Launch шинэ цонх нээж харах функц. Copy дарвал автоматар хуулагдана. Background color арын дэвсгэр өнгийг сонгох хэсэг. Өнгөн дээр дарснаар гарч ирэх нэмэлт хэсгээс өссөн өнгөө оруулах боломжтой. Font size текстийн хэмжээг тохируулах хэсэг ба 8-аас 40 пикселийн утга авах боломжтой. Font color текстний өнгийг тохируулах хэсэг. Өнгөн дээр дарснаар гарч ирэх нэмэлт хэсгээс өссөн өнгөө оруулах боломжтой. Шаардлагатай хэсгийг бөгөөснөөр Save Changes товчийг даран хадгална. Дараагийн танилцуулах функц бол Event List Settings. Энэ нь хамгийн сүүлд танд өгсөн хэрэглэгчдийг харуулах хэсэг юм. Widget Alert URL хэрэглэгч хандив өгсөн тохиолдолд гарах alert-ийн линк. Тест нь alert маань хэрхэн гарахыг турших үед ашиглах функц. Launch нь шинэ цонх нээж харах функц. Copy дарвал автоматар хуулагдана.
Background color, font size, font color зэргийг өмнө хэлсэнчлэн тохируулан ашиглана. Donation Analytics сүүлийн 7 хоногийн хандивын статистикуудыг харах хэсэг юм. Donations нь хэдэн удаа хандив өгсөн тоон үзүүлэлтийг харуулна. Donation Revenue хэдэн төгрөгийн хандив өгсөн үзүүлэлтүүдийг харуулна. Donation History хандив өгсөн хэрэглэгчид болон бусад нарийн мэдээллийг авах боломжтой хэсэг. All Donations бол хамгийн сүүлд хандив өгсөн дараалалаар харагдах хэсэг юм. Name хандив өгсөн хэрэглэгчийн нэр, amount мөнгөнд дүн, date хандив өгсөн цаг, огноо. Top donators бол хамгийн их хандив илгээсэн дараалалаар харагдах хэсэг юм. Username хэрэглэгчийн нэр, amount хандивын хэмжээ. Одоо та бүхэнд хамгийн түгээмэл ашиглагддаг OBS програм дээр хэрхэн холболт хийхийг харуулъя. OBS програм руугаа ороод зүүн доод булангийн Sources tab хэсгийн нэмэлт тэмдэг дээр дарж Browser Source-ыг сонгоно. Нэгдэх цонхон дээр source-ийн нэрийг бичиж огт дарахад Properties цонх нэгтэнэ. Үүн дээр URL хэсэгт нь Donate-ийг mongolia.com-ийн оруулахыг хүсэн функцийнхээ URL-ийг тааруулна. Ингэснээр Alert Box, Donation Goal, Top Donator, Event List screen-үүдийг хэрэглэгчдэд харуулах боломжтой болно. Alert Box-ийн линкийг холбох үед ногоон дэвсгэртэй цонх үүснэ. Үүнийг цаалахын тулд Sources tab байрлах элементийн нэр дээр маус хоёроор дарснаар гарч ирэх сонголтуудаас Filters-ийг сонгоно. Үүний дараа Effect Filters-ийн зүүн доод буланд байрлах нэмэлт тэмдэг дээр дарж Chroma Key-г сонгон ок дарна. Одоо Close Start цонхыг хаана. Окей. Цэги 15,000 донейт оруулж ирлээ. Вау. За аимшигтай. Баярлалаа Цэги. Oh no. Топ донейтер дээр Цэги орж ирлээ. 20,000. 20,000-аар. Thank you Цэги. Thank you.